Гэр бүлийн радиогийн цаг мөчид долгионо тааруулан хүлээн авч үзэж байгаа, сонсож байгаа эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ энэ цагийн мэддэвшүүлье. Өнөөдөр Kids Time-тай өдөр байгаа. Радиогийн 4-р студид маань маш олон гинтийн зочид ирсэн байгаа. Тэгээд манай зочдыг би та бүхэнд удахгүй танилцуулъя. Та бүхэн 84.5, 104.5 долгионоор биднийг сонсохоос гадна гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр Facebook дээр манай пэйжүүд харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн дор та бүхэн манай өнөөдрийн зочид гой үгс илгээгээд зүрх илгээгээд бидэнтэй хамтдаа цагийг өнгөрүүлээрэ. Өнөөдрийн зочдыг та бүхэндээ танилцуулъя. За зүүн гарт байгаа том хүн болвол 8 настай гэх гээд шууд хамруулах гэдэг чинь 8 сартай хабуулаа сайн уу? За ингээд 8 сартай хабуулын ээж Алтан зул студид маань ирсэн байна. За тэгээд дээрээс нь хөтлөгч Заяагийнх нь хамгийн жижигхэн хүүхэд Сад Бэлэг студид ирсэн байна. Сад Бэлэг сайн уу гэж. За ингээд шууд нэвтрүүлэг явж байгаа гэдгийг та бүхэндээ дахин сануулж урьдчилж хэлье. Алдаага нуух гэдэг шиг юм л те. Тэгээд шууд нэвтрүүлгийн үеэр бид бүхэн хүндтэй зочид буюу Kids Time нэвтрүүлгийн хамгийн жижиг зочид 1 настай 8 сартай 2 хүүтэй хамттай өнөөдрийн нэвтрүүлэг маань хүрч байна. Мэдээж нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Наран Kids маань ажиллаж байгаа. За тэр дундаа яг манай энэ хүүхдүүдийн маань эдэлж хэрглэж бүр дуустдаггүй брэнд болох Fisher Price бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. Та бүхэндээ дуулгахад таатай. Тийм ээ гинэ. Бас дэмжиж яриад байна штэ хабал тийш үү гэж штэ тий. За ингээд Алтан зултайгаа танилцъя. Сайн уу? Энэ цагийн мэнд хүргэе. За сайн байна уу? Намайг Алтан зул гэдэг. Нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг. За тэгээ нийгмийн ажилтан мэрэгчлээ боловсролын удирдлагын магистрант. За тэгээ залуу ээж байна. Энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Ингээд бяцхан хүүгийнхаа хөөрхөн дурсамжтай цаг мөчийг хадгалж үлдэж байгаадаа маш их таатай байна. За зулаа одоо анхны хүүхдүү, 2 дахь хүүхдүү, 3 дахь хүүхдүү? Миний 2 дахь хүү. 2 дахь хүү. Тий, агаа нь болохоор одоо 6 настай. За 1-р анги. Тий. За ёстой 2 нэлээд чанга даваа тал байгаа юм байна шүү дээ тий. Анхны хүүхэд дээрээ хэр туршлагатай байв? Одоо яаж ийн арай өөрчлөгдөж гин үү? Анхных бол тэгэл яг бүх юм шинхэн тэгэл яг хамгийн туслагчаар одоо 2 талын аав ээжүүд маань маш их эмээ өвнөр тийм тууштай байсан. Тэгээд одоо бол яг жинхэнэ утгаараа одоо туршлагатай ээж болж байна да. Өөрөө хүүхдээ харж байгаа гэх. Тийм өөрөө яг гардаж харж байна. Тэгэж одоо тэгвэл 2 хүүхдийн ээж болсон энэ хугацаанд чинь заримдаа онж байгаа, алдж байгаа, суралцж байгаа зүйлүүд байсаар л байна тий. 2 хүүхэдтэй болсон ч гэсэндээ дахиад бүх зүйлийг шинээр мэдэх болж байна. Яагаад гэвэл бидний хүүхдийн хэрглэж байгаа, идж байгаа бүх зүйлс маань ингээд шинчлэгдээд яваад байгаа учраас бид нэр дахиад шинэ зүйлүүдэд шинээр танилцаа явуулж байгаа гэсэн. Өнөөдөр бидний Kids Time-ийн сэдв болвол тэд ингэж танилцдаг гэсэн. За яг манай хабуулыг харж байгаа. Яг ингэж танилцдаг хүүхдүүдтэй бид ярилцж байгаа. Тийм учраас яагаад ингэж танилцаад байна? Энэ юу нэг хизэнээс эхэлж ингэж шууд амандаа хийж анзаарсан уу? Одоо ч миний үуч 8 сартай. Тэгээд 6 сартаагаас хойш. Ер нь бол яг нөгөө дээшээ хараад одоо хөвтдөг тий. Мөнхөрдөг, мөлхдөг үеэ өнгөрөөгөөд одоо яг ингэж мөлхдөг, юм төвшөд зогсдог. За дээрээс нь хамгийн чухал нөгөө захиур нь ургаж хийж байгаа үе. Шүдэн захтанж байгаа. Тийм, тэр үед болохоор ингэж яг ингэж юм болгоныг өөрөө гарт юм болгоныг амаараа мэдэрч хийж байгаа. Би болохоор ингэж ботсон. Одоо энэ 3 хүүхдийн өндөрлгөөс харахад би болохоор ингэж бодсон шүү дээ. Ерөөсө хүүхэд ихэнх хөвлийгээс төрөөгүй юу? Эсвэл баг ихэнх хөвлийг багтаал ингээд амаараа бүгдийг мэдэрдэм байна гэж ойлгосон. Бид хэд нөгөө эхо зураг хавраалдаг шүү дээ. Тэнгүүд аль хэдийн ингээд хуруугаараа амандаа хийчихсэн байдаг. Тэгээд төрснийхэн дараа бол манай хүү зөвөр араараа л ярьж ин дөө камертай. Тэгээд төрснийхэн дараа бол бид хэд чинь нөгөө мөм амлахаас ихсүүлээл соосог хөхөх соосгныхаа хажуугаар хуруугаа идэх гээл рефлексүүд нь яг л дандаа ингээд амаараа ингээд яваад байдаг тий. Тэгээ тийм ч учраас амаар нь ингээд дамжуулагдж байгаа бүх зүйл нь айгу чухал юм байна гэдгийг анхны хүүхэд дээр нэх анзаараагүй. За 2 дахь хүүхэд дээрээ яг ингээ нөгөө туршлагажаал ингээл арай өөр орлол хийж байгаа шүү дээ. Бас нөгөө 6 жилийн зайтай болсон. Энэ сүүлийн хүүхэд дээр бол бүр нэлийн цензуртай хандж байгаа. За танаа гэр бүлийн хувьд яг энэ амаар хурч мэдэрж байгаа тэгээ дээрэс нь нийгэмтэйгээ ингээ танилцж байгаа, шинэ зүйлтэй танилцж байгаа энэ үед нь хэрхэн яаж анхаарал хандуулж байна? За манай гэр бүлийн хувьд бол одоо
хоёр дахь хүүхдийн туршлагаас үзэхэд эхний хүүхдэрээ бол нэг л хүндрэлэг ярьсан хоёр. эхний хүүхдэрээ бол ер нь бол хүмүүсийн бэлгэнд ирсэн тоглоомч байна уу тий. Тэгээд өөрөөсөө захын хажуу талын дэлгүүр рүү ороод хамгийн ойрхон тий. Ер нь бол одоо үн мүнийг харахгүйгээр одоо хямд байсан ч үнэтэй байсан ч тэгээд ер нь бол тоглоомыг шууд л аваад өгчдөг байсан судлахгүйгээр. Гадаад үзэмжнээс хараад өнгө үзэмжийг хараад. За одоо болохоор хоёр хүүхдийн ээж болоод ирэхээр яг энэ хүүхдтэй одоо зөв эко материалтай тий. Тэгээд боломжийн үнээр маш чанартай материалтай. Тэгээд хүүхдэд ээлтэй одоо хүүхдийг гимтэхгүйгээр тий хамгийн чухал нь тийм одоо бүтээгдэхүүнийг илүү сонирхож одоо авч өгч тоглуулж байгаа. Анхаардын мэдээж одоо энэ үед чинь нөгөө бие махбодын хөгжил яг хамгийн чухал яг мөлхөж эхэлж байгаа. Тэгээд тэрийг хөгжих. Дээрээс нь танин мэдхийн хөгжил тий одоо яг нэг хөөрхөн үг шулганаад эхэлж байгаа. Аваа, ээжээ гэдэг, мамаа гэдэг ярьж байгаа. Тэр үед нь бас яг ингээд танин мэдхийн хөгжлийн дэмжих юм хөө шалгигддаг тоглоом юм уу тий. Ийм хөө тоглоомнуудыг ингээд олцоо авч өгч байгаа. Ард нь ерөөсөө л нөгөө юу вэ штэ. Ямар нэгэн нэвтрүүлэг монтажлах ямар шаардлага байхгүй. Нэгдүгээр энэ шууд нэвтрүүлэг, хоёрдугаар шажигнадаг ингүүт нь ард нь шажигнаа, дуурдаг ингүүт нь урд нь дуурхаад. Манай хоёр бол маш сайн үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Баярлалаа хоёроо. За тэгээд хүүхдтэй болохоос өмнө нэг тийм нэг төсөөлөл өгдөө штэ. Би бол нөгөө зөндөө олон дүүнер ингээл өсгөж очроо та хамаагүй те та хүүхдтэй олчих юм бол би бараг л та супер ээж мэж байна мэн ухааны юм боддог. Гэтэ яг яс юм дээрээ дэрэндэн дарж яг яс юм дээрээ хүүхэд төрөөд ирэхээр шал өөр болчихж байгаа юм л та. Зулагийн хувьд яг хүүхэдтэй болохоос өмнөх за би хүүхэдтэй болохоор ийм ээж болно тийм ээж болно гэсэн тийм дотроо зурсан байдаг штэ. Тэр зураг нь одоо яг хэрхэн биелээ болж байна. За миний хувьд болохоор эхний хүү дээрээ оюутан байсан. Тийм тэгээд хүүгээ төрүүлчихэд шууд ажилдаа одоо хичээлийн юм сургуулийн амжилттай төгсөн ажиллаа хийн хажуугаар нь одоо өөрийгөө хөгжүүлнэ өөрийнхөө карьерийг хөөн маш их одоо төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ яг хүүхдээ төрүүлснийхаа дараа бол ээж хүн бол хүүхдийн эрүүл мэнд те хүүхдээ хараад ер нь бүхнийг шал өөрөөр харддаг юм бэлээ. Тэгээд маш их зүйлийг ер нь бол ойлгосон. Хөөе, за одоо зодлохгүй ш хоёроо. Тэгээ миний алсын төсөөлөл ийм байсан байхгүй. Яг чамтай ажиллах. Одоо жишээлбэл би бол нэг ажил дээр гарсан байхдаа анхны хүүхдээ төрүүлж байгаа. Тэгэнгүүт өстө шууд баг төрөөл удалгүй ажилдаа ороод тэг ингээд симбигээл. Одоо өөр яа тийм багстай ойрхон төрөөл тэг эсвэл тэгээс нэрэ гунхаал явна. Баг хүүхдээ ингээд хажуудаа нөгөө нэг Холливуд яваад байдаг штэ ингээд ташаан дээр ингээд тавьчаал ингээд явдаг. Тэгэл тийм ээж болно гэсэн чи төрсний дараа юу тийм бүр сабирч байгаа юм чинь. Тэгэд төрсний дараа хүүхэд ээж хоёрын нэг ямар нэгэн цаанаас нэг холбоо байдаг юм шиг байгаа. Бүх зүйлийг бид нар мэдэхгүй тэгсэн хэрнээл ингээл хүүхэд нь зөвхөн ээж дээр очихоор тайвширдаг. Ээжтэйгээ байхдаа ингээд айдуу зөөлөн байдаг тий. Ээжийн хажууд байхдаа ядахтаа дүрсэхгүй байдаг, дураараа байдаг. Ээжийн хажууд байхдаа нэг тайван байдаг. Тийм мэдрэмжийг нэг жижигхэн хүнд ингээд мэдрүүлдэг болсон гэж бодхолоор арай өөр байгаа. Тэгээ дээрээс нөгөө хантай тий хизээч ганцаардахгүй. Одоо жишээлбэл ингээл өглөөл ярьж байгаа жишээ нэ тий. Тэр ганцаараа яасан бол ингээл ганцаараа ярина. Хүүхэд байгаа учраас ингээл хэцүү үед ч гэсэндээ жаргалтай үед ч гэсэндээ ойлгоогүй ч хамаагүй өөдөөс нь хараад ярихлаар нэг тийм нэг угаалгаж тий. Тагастай. Уйдахгүй. Угаалгаа өрөөнд айдаг хүн болоод хүүхэдтэй болоорой гэсэн үг. Хаач цуг гэж мэдэрэ. Тэгээд дээрэс нь хүүхэд нь мөлхтөг болоод ирэх юм бол бүх зүйл нь өөр болно. Тэгээд юу яг энэ тоглоомноос гадна одоо л бор хоолнд орсон байгаа шүү дээ тий. Бор хоолнд орсон байгаа. Бор хоолнд ороход аяг тавг нас авахгүй бол бид нар цэцэг хэрэгтэй зүйлэл нэлээх болдог шүү дээ. Тэгэхээр аяг тавган дээр хэрхэн анхаарч байна? Аяг тавг яг хэрглэж байгаа идэл одоо тий жимсний соос гэж байна тий. Яг ахыг нь байхыг одоо 6 жилийн өмнө л дөө. Гэтэ одоо болохоор ингээд маш олон брэндүүд гарсан байлээ. Харин тийм. Тэгэхээр бид хоёр болохоор нөгөө мэдээж хагарахгүй эко тийм одоо нөгөө BPA гэдэг ярьдаг шүү дээ тийм силиконон тийм ком. Яа. За аяг тавгнууд. Тэгэл яг бор хоолнд ороод хэлсэн байгаа учраас одоо яг аль болох өөрөө бүхнийг яг амжуулах гэж хичээгээд нэг өөрөөр гараад нөхөш.
хэр ногооны нухш янз бүрийн хэр амжуулж байна. Яг үнэ хэлээрээ ер нь амжиж гин үү? хэцүүлтэй. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй штэ. Тэ зулаа үнэ л яриараа нэрээ. Маскгүйгээр л ярьж байгаа гэдэг шиг. Үнэ л хэлээрээ тий. Би яг манай хоёр дээдлийн хоёр бол яг тийм зайтай байсан юм. Том нь нэгдүгээр ангид ордог жил нь дундх нь дүүн төрж таарсан байхгүй. Тэгэхэд бол ч яста үнэндээ л чанга байсан. Бүхнийг амжуулах гэж ер нь бол хэцүү. Гэхдээ манай За найруулагч явсан шүү. Радиогийн 4-р студид найруулагч Мисо нэг настай бэлгээ за тийш яваад тийм яагаад те. Нэг настай бэлгээ ээжтэйгээ 8 сартай хабуул ээж зулаатайгаа хамтдаа студид бичлэгэнд орж байгаа. Тэгээд нэвтрүүлэг маань шууд хурж байгаа 84.5 104.5 дэлгөөнөөр танд хүрж байна. Тэгээд манай хүүхдүүдэд бүх зүйл сонирн байдаг. Яг одоо ингэрт байгаа микрофон ч сонирн байна. Танд тэр сонирхолтой санагдчихвэл гэр бүлийн радиогийн пэйж рүү ороод бид дөрвийг яаж хөгөөж ирж байгааг хараарай. За зэрэг. Ер нь бол их завгүй байдаг. Тэгээ дээрэс нь хүүхдийнхээ хараас хөдөлгөөнтэй олчингууд турж байна. Яач юм. ер нь хэцүү. Яг ингээ агаа нэгдүгээр анги те. Тэгээ дээрээс нь бит хоёр ч одоо яг л ингээл хөдөлгөхгүй араас нь л харахгүй бол юм төвши зогсно, мөлхөн юуруу ч хамаагүй орчих гээд ер нь л айгүй хэцүү. Тэгээд энэ бүхнийг амжуулахын тулд ямар ч байсан угаасаа л бүх ээжүүд хичээдэг. Сэргийн адилаар ямар ч байсан хичээж байгаа. Тэгээд хамгийн их туслагч нь мэдээж миний хүүч өөрөө тусалдаг. Нөхөр маань бас туслана. Ажлаа тараад орж ирээл гараа угаагаал шууд хүүг аавна. Тэгээд надад нэг өөртөө гаргах цаг бас гардаг. Тийм. Нэгдүгээр ангийн агаа нь бас хөөрхөн туслаад үгүй. Хичээлээд харж ирээл тэ хараад ядтаал зарим үед ганцаархнаа нэг 0-оор ариун цэрэг өрөө ормоор санагдсан үед оруулна тэ. Тэгээ ах байхгүй, ихч байхгүй бол бас л чангалтай. Нөхрөөд ер нь хэр оролцоотой байгаад байна. Мэдээж сая хэллээ шүү дээ. Манай хань бол надад маш сайн тусалж байгаа гэд нөхрөөдийн оролцоо хэр чухал вэ? Яг хүүхэд өсгөхөд чухал. Одоо ингээд харахаар ер нь бол төрсний дараа ээжүүд өөрийгөө маш их хайдаг тийм маш олон зүйлийг золиослсон байдаг. Гэхдээ эцэст нь яг хөөхөн юм бяцхан үрээ үлгэдүүд авсан байдаг. Энэ бол одоо хизээж харамсааргүй тийм нандин сонголт байгаа. Баярлалаа. Нандин сонголт. Тэгээд гэр бүлийн хувьд болохоор миний хувьд гэр бүл маань хамгийн их дэмждэг. Хоёр талын аав ээжүүд маань дэмждэг. Тэр тулдаа л одоо ингээд хоёр хүүхдээ өсгөөл хажуугаар нь бас суралцаад боловсролын төвшин ахиулах гэдэг ингээд сураад явж байгаа. Тэгэхээр мэдээж тэр хүмүүстэй бас завшааныг ашиглаад баярлаа гэж хэлмээр байна. Энэ завшааныг ашиглаад тэнд байгаа тэндээ гэдэг шийдээ тий. Нэр зулаг маань ийм эрхчлөөтэй дураараа байлгаж байгаа. Тэгээд дээрэс нь тухтай байлгаж байгаа. Хүүхэд өсгөх гэдэг аз жаргалтай хорон мөч нь илүү аз жаргалтай байдаг шүү. Аз жаргалтай хорон мөч нь илүү их байдаг шүү гэдгийг мэдрүүлж байгаа. Аав ээжт нь бас нэвтрүүлгийн зүгээс бүр баярлаа гэж хэлмээр санагдлаа. Тэгээд энэ мөчнөр үнэхээр гоё. Тэгээд хүүхэд харах хүнтэй байна гэдэг, хүүхэд харалцах хүнтэй зөвлөх хүнтэй байна гэдэг дээдийн тансаглал гэж яхаарахгүй ээжүүд хоорондоо ярьдаг. Энэ бол үнэн. Тэгээд ганцаараа байгаа эсвэл аав ээж нь хоол байгаа нөхцөлд бол ээжүүд бид чинь бас л хэцүү шттэ. Аавууд нь ажилдаа яваад өгнө. Тэгээд орой ирээд тусалсан ч гэсэндээ өдрийн турш бас хэн нэгийг хэрэгтэй болно. Заримдаа гарч орж хэрэг гарна гэх мэтчлэг. Тэгэхээр хүүхэд хардаг. За бит хоёрт тусалж байгаа аав ээжүүд байна. За тэгээд дээрэс нь нэвтрүүлэг үзэж байгаа манай ээжүүдэд тусалж байгаа аав ээжүүдтэй бүгдэнд нь бас энэ завшааныг ашиглаад бидний зүгээс талархлаа илэрхийлж байна. Танаа хүү нэлийн хөдөлгөөнтэй юу тайвна уу? Хөдөлгөөнтэй. Одоо барьчаад байна тийм үү? Тэгээд тавьчих юм бол алдуурч гадаг шүү дээ. Тий, одоо ер нь хитэн камер хараад ирэл хараад арай тайвширчаад байгаа. Арай тайвширсан байгаа нь нөө. Тэрнээс бол ер нь бол бужигнуулнаа. Бужигнуулна. Манай хүн бол нэлээд тайван чимшиг. Гэтэ хүлд орсон учраас 11 сартаа хүлд орсон. Тэгээд эрт хүлд орсон учраас одоо нөгөө нэг дэжгүй явна. Тэгэхээр ийшээ тийшээгээ явж ингэж танилцчих гад салахгүй байгаад байдаг. Тэгээд танилцсангууд мэдээж хамгийн түрүүнд барьж авдаг зүйл нь юу ч хамаагүй барьж авсан амандаа идэг. Ямар сандал нөгөө хүнтэй гар барих юм бол баг гарын амандаа их нь холгоол байдаг. Тийм учраас яг л нөгөө хүрч байгаа бүх зүйлийг нь эко байлгахыг, хүрч байгаа бүх зүйлийг нь хүүхдэд ээлтэй байлгахыг хүсдэг. Том хүү дээрээ миний гаргаж ирсэн алдаанууд гэвэл манайхан ч гэсэндээ бас гаргаж ирсэн алдаа байгаах. Нөгөө яг өнгөнд нь хууртаад тэгээд дээрэс нь олон тоглоом байвал хүүхдэд гоё гэж ботцсон. Тэгээд тэрэндээ болоод тэр юм уу нөгөө аль болох хямдхан тэгсэн ирнэ ингээд хүний хүүхдийн сонирхол татсан олон тоглоом авч өгөхийг зорддог байсан.
Цаашлаад юуг нь ойлгож авсан бэ гэх юм бол хүүхэд олон тоглоомтой биш хамгийн гол нь чанартай, эдлэгээ сайтай. Тэгээд тийм тоглоом байх юм бол хүүхдэд илүү сонирхолтой. Одоо жишээлбэл нэг тоглоом авлаа гэж бодоход нэг барьж агаад нэг шидэхэд нөгөөх нь хагарчих юм бол хэцүү шттэ. Хүүхэд гэмтгээс авахгүй бол асуудал үүснэ. Тэгэхээр энэ тоглоом тэгээд нөгөө нэг хоолны халбаг, аяг, сэрээ бүгд яг хүүхдийн зүгээр нэг шулуухан ирэхэд гарын аяыг даадаг байхад л болох юм байлээ. Нэг гарын аяыг даадаг байхад болох юм байлээ. Олон тоглоом оолж хайсан ч гэсэндээ амархан уйдчихдаг. Тийм учраас гарын аяыг даадаг тоглоомтой байхад болно. Одоо манай охины хүүгийн тоглодог бүр нэг ганц хоёр тоглоомнууд нэгээд одоо ирнэ байж лээ. 10-аад жил болсон ч гэсэндээ байж лээ. Тэгэхээр тэр нь хэр чанартай нь харагдаг, зайн солигдоод ингэ байж лээ. Тэгээд дүүн ч гэсэндээ одоо ирнэ сонирхож явах жишээ нэ тий. Дамжсан хувцас гэдэг шиг. Гэдэг шиг тий. Яг яхаарахгүй хувцсан дээр хэрэг нэр ачаал аюу анхаарал хандуулж байна. Анхааралгүй яг мэдээж. Бид хоёр чинь ах дээр нь бас маш их хувцас авдаг байсан. Яг гангалмаар санагдаад тий. Ер нь бол тэгэл яг таарсан. Ерөөсө томдуулж өснө гэж бодохгүйгээр яг тааруулаад тэгэл маш их хувцас. Одоо гоё ханганы хараал тий. Материалын ч одоо сайн шалгахгүйгээр. Одоо бол бид хоёр чинь туршлагатайгаар тий. За одоо өсөлт хөгжил нь хурдан явагдаж байгаа. За тэгвэл нэг хоёр ярьцмаар томыг авъя гэх юм уу. Дээрээс нь одоо би дэвтэйхэн тийм хувцас авъя гэдэг ер нь бол хашил өгөхгүй материалыг нь харна. Тэгээд дээрээс нь ер нь бол хамгийн ихний би бол зөвхөн хамгийн ихэнд харахад хэрвээ залуу ээж нар мань бодож байгаа бол материалаас ингээ сайн барьж мэддэггүй шүү дээ тий. Тэгэнгүүт жоохон онцгой хувцас бол будаг гарддаг юм байлээ. Гэд ойлгочод барыг болохоор гэсэн. Тэгэхээр манай эмэгтэйчүүдийн хувьд энэ материал чинь будаг гардаг материал ингээд мэддэг штэ тий. Тэгээд ингээд бодоод үзэхлээр ядахта материаланд нь хүртэл ингээд хардаг. Тэгэхгүй бол нөө тод өнгийг л илүү тод өнгө рүү ингээд тэмүүлээд ахаар тод өнгө ч мэдээж будагтай учраас зарим тохиолдолд будаг гарах мэдчлээ асуудлууд үүсдэг. Тэгээд хувцсан дээр нь нөө шууд биен дээр хүрэлцэж байгаа учраас харшлах тохиолдлууд бас ахиу их байдаг. Тиймээс бидний хүүхдийн яг энэ насны энэ дүрсгүй хүүхдүүдийн гарын аяыг даах тоглоом эд хэрэгсэл арьсанд нь харшил өгөхгүй хувцас байхад бол тэгэл бидэнд чинь тэгэл хэсэгтэй тайван шүү дээ. Тийм. Дээдийн жаргал шүү. Дээдийн жаргал шүү дээ. Тэгээд тэр том болсон ах эгчийг бол яриад хэрэггүй байхад том болсон ах эгч нартай өөр олон зүйлүүдээр бид нар холбогдож ярина шүү дээ, тий. Сэтгэл зүй, тэгээд дээрэс нь сонирхол, хобби гэл ингээд явчихна. Одоо бол бид хэдэд хамгийн түрүүнд орж ирж байгаа зүйл бол хамгийн түрүүнд тоглоом л орж ирээд байна. Тэгээд би наран хийцийн маань зүгээс бол Америкийн яг энэ нэраа хүүхдэд зориулсан номер 1 брэнд гэхлээр Fisher Price-ыг нэрлдэг. Дэлхийд даяар бол бүр андашгүй. Тэр хадаа манай энэ шууд эвлүүлэгч маань найруулга хийгээ явж байгаа сте тий. Fisher Price-ыг бол амддаггүй. Манай хүүхдүүдийн тоглож байгаа тоглоом бол яг наран хийцээ оруулж ирдэг. Америкийн номер 1 нэраа хүүхдийн брэнд тоглоом болох Fisher Price-ийн тоглоомуудаар тоглож байгаа. Тэгээ наран хийцээ ах эгч нараас нь манай хоёртаас бэлэг авуулсан. За энийг хабуулд өгөөрэй гэсэн шүү. Хабуулаа энийг хараа. Хурууны энэ бол ер нь хүүхдийн тоглоом яг хүүхдийн өсөлт хөгжилтөнд таарсан. Тэгээд дээрэс нөгөө нэг янз янзын гараараа оролдож байгаа учраас энэ гарынх нь хөгжлийг нь илүү харуулдаг. Тийм ээ гэдэг хүч. За мэ. Баярлалаа. Та хоёрын нэлээд хурууны юмыг шаардах тоглоом баг шиг байна. Тийм одоо яг нөгөө гар зөвшрүүлэх гэдэг хоолн ч гэсэн яг бүхэл хоол руу шилжиж байгаа. Юмыг ингэж чимхэж үзэх гээд. Тэр үед нь яг ийм тохирсон. Гэтэ ер нь чимхэх хэцүү шттэ зулаад мэдж байгаас тий. Чимхээд одоо бол ингээл гой гар мар ингээл чимхэл эхлэн шттэ. Нэг чимхдэг болоод эхлэн. Тэр өстө зөвүүн чимхэлч шүү. За энийг биелээд өгж гин. Сод илгээ. За мэ. Чи ингээ үсэг сурах нь шүү. За ёо. За ингээ үсэг сураад явах нь шүү. Ингээд Fisher Price-ийн гоё тоглоом бэлгэлсэн даран хийцэн ах эгч нартай баярлалаа гэд бит хоёроос өмнөөс нь одоо баярлалаа гэж тий. Манай хоёр бол тоглоомтойгоо танилцж байг. Тэгэд энэ тоглоомыг нэраа хүүхдүүдтэй ээжүүдээс ямар тоглоом илүү түлхүү тоглоулдаг вэ гэдэг жижигэн судалгаа авсан ээжүүдийн групп дотроос тэгсэн яг 74% нь нийт оролцсон ээжүүдийн 74% нь яг Fisher Price-ийн тоглоомоор тоглодог гэдэг юм билээ. Тэр одоо шууд ингээ эхэлж байгаа байхгүй. Тэгэд энэ нь өөрөө хүүхдэд ямар нэгэн байдлаар гар хөдлийг нь гимтээхгүй. Тэгээд дээрэс нь
ямар нэгэн будаг гарахгүй ингээд нөгөө материалын хувьд ч гэсэндээ хүүхдэд ээлтэй ийм материал. Тэгээд түрүү хэлжсэн шүү дээ. Энэ хэдийн маань гарын аяыг даанаа гэжсэн. Ерөөсөө шулуухан хэлгээд гарын аяыг даахаар учраас хэрэглүүлдэг гэсэн ээжүүд байлаа. Яагаад хэрэглэдэг вэ гэж асуусан чинь. Тэгэхээр яг энэ тоглоом бит хоёрын өнөөдрийн яриад байгаа сэдв буюу тэд ингэж танилцдаг гэдэг дээр амаараа хүрэхэд хамгийн тохиромжтой аюулгүй гэж ээжүүд тооцсон юм байлээ. Тэгэд энэ тоглоомтой бас хамтарч манай энэ хүүхдүүд орох гэж байгаа гэсэн чинь наран кизи маань ах эгчнэр нь дүүнэртэй энэ тоглоомыг явуулсан байлээ. Тэгээд хоёр өөр нь хэрэглээндээ энэ тоглоомнуудаар Fisher Price-ийн тоглоомнуудаар ингээд нэвтрүүлдэг хэрэгэлдэг Fisher Price-ийн тоглоомоор тоглолтгоо. Хоёр л тоглоом байдаг. Хоёр тоглоом байдаг. Ааха. Яа харахгүй ямар ч гэсэн гэрт нэг тоглоом байдаг. Тий. Ээжүүд тэр тоглоомын 6 жилийн өмнө ах дээр нь авч ирсэн. Яг л юм байгаа байхгүй юу? Удам дамжсан тоглоом. Тийм. Одоо цаашаа хэдэн жил өргүүлждэг бол? Тийм, магадгүй хабуулын дүү ч юм уу тийм. Оо, хабуулын дүү. Одоо хабуулын дүүг ярих юм уу? Нууц үлдээ. Ойролцоогоор хэдэн жил хийж явж байна? Хабуулыг сургуульд орохоор. Сургуульд орохоор тий. Би бас уг нь тэгэж бодсон юм аа. Тэгсэн чинь энэ сургуулаас өмнө гараад ирсэн. Игчийн сургуульд орохоор гэж бодсон чинь тэгээ сургуулаас өмнө гараад ирсэн. Ах нь юу гэсэн гэж. Уг нь сургуульд орохоор гэжсэн биз дээ. Яагаад эрт гаргаад ирсэн гэсэн. Тэгэхээр яг энэ дүүнэртэй болох асуудлыг ах нартай, нэгч нартай нь ярих нь их зүг юм байлээ. Тэгэд хүүхдүүд юу гэж боддог вэ гэхээр асууж байгаа байхгүй нөгөө kids time-ийн нэвтрүүлэгт оролцож байгаа хүүхдүүдээс дүүтэй балмаар байна уу гэлээ. Балмаар байна. Хэн мэдхийн гэхлээр аав ээж хоёр л мэднэ гэсэн. Тэгэхээр хабуулаас асуух нь шүү дээ. Хабуулаа чи одоо дүүтэй болох уу гэж яагаад асуух нь шүү дээ. Гэх юм уу. Тэгэхээр болно болохгүй гэдгээ өөрөө хэлэх нь шүү дээ. Тэгээд тэр тоглоомоо үе дамжуулах уугүй ээ гэдгээ бас өөрсдөө шийтгэх нь шүү дээ. Тэгээ өнөөдрийн дугаар бол маш их ингээд хүч урсан. Уг нь ингээд хөдлөхгүй байгаа юм шиг танарт харагдаж байгаа боловч шууд нэвтрүүлгийн хугацаанд хөдлөхгүйгээр хөлсөө гаргана гэдэг бол үнэхээр их төвчээрэл. Нэвтрүүлэгт оролцсон сэтгэлээсээ бидэнтэй хаваалцаачсаа. Маш гоё байна. Одоо яг хүүгийнхаа яг энэ нандин үеийг те дурсамж болгоод ингээд мөхөлж байгаадаа маш их баяртай байна. Тийм. Оо, сэтгэл ямар байна хабуула? Дажгүй юу? Өө, тийм дажгүй юм байна уу? Хит хитэн нэвтрүүлэгт ингээд ормоор юм байна уу? Тийм. Ороод амар юм байна те. Тэр энэ хоёр харж байна шууд хуруугаа идэл эхэлээ. Энэ одоо жишээлбэл үлсэж гинэ гэж байгааг бас илэрхийлж ээж бас болох юм. Яг нэгэн өөрөөсдийнхэн хэлээр хоорондоо ярилцаад идэв юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд манай би бас өнөөдөр бяцхан хүүтэйгээ хамтдаа нэвтрүүлэгт оролцож байгаадаас их баяртай байна. Хүүгээ би яг 2 сар хөрөнгөд нь ажилдаа буцаад орж ирсэн. Тэгэхээр гэр бүлийн радиогийн нэг гишүүн байхгүй энэ хүн маань болохоор жирэмсэн байхтай нэвтрүүлэг хөтлөө явж ирсэн. Нөгөө хөвлөд байхтай жирэмсэн байхтай гинэ. Тэгээ хөвлөд байхтай дөнгөж хүн болох гээд явж байхтай нэвтрүүлэг хөтлөө явж ирсэн. Тэгээ одоо гарч ирэнгүүтээ бас ингээд нэвтрүүлэгт оролцоод явж байна. Баярлалаа бэлгээ. Яа, тэр өөр өмрөөл ингээд явж байна. Тэгээ өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөё. Өнөөдрийн дугаарын ивент тэгж наран кидсийн ах эгч нартай баярлалаа. Тэгээд дэр тусмаа нөгөө хүүхдийн нэвтрүүлэг хөтөлцөөр байгаа даа ах эгч нар байнга тэгж ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээд наран кидсийнхандаа маш их баярлалаа. Мөн манай хүүхдүүдэд яг Fisher Price-ийн тоглоом бэлгээсэнд баярлалаа гэдэг ээжүүдийнхэн зүгээс баярсан талархснаа илэрхийлье. Та бүхэн гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэнээр дөнгөж сая Kids Time нэвтрүүлгийн шинэхэн сонирхолтой дугаарыг сонслоо. Өнөөдрийн нэвтрүүлэгт 1 настай сод бэлэг, 8 сартай хабуул ээжийн хамтаараа оролцлоо. Тэгээд өнөөдрийн дугаар та бүхэнд бас нэгэн сонирхолтой шинэхэн мэдрэмжийг төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа баяртай гэдгээ дөрүлээ хамтдаа хэлчихье. За нааш бэлгээ. Оо гэд. Тэгээ дараа нь хэдүүлээ чөлөөтэй тоглоё заа ёо. За дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.